Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт шинээр нэвтэрч байгаа технологиг олон нийтэд танилцуулж, энэ салбарын хөгжил дэвшлиг тодорхойлдог ICT Expo үзэсгэлэн 12 дахь жилдээ дижитал хөгжилд хамтдаа урайнд орууллаа. Энэ удаагийн үзэсгэлэнгээр дан системийн нээлтийг хийж хэрэглэгчдэд танилцууллаа. Дан систем нь төрийн мэдээлэл солилцооны хур системийн дараагийн хувилбар бөгөөд хэрэглэгчид орон зайнаас үл хамааран онлайнаар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн системийн нэг болно. Хур систем нэвтэрснээр иргэд олон төрлийн лавлгаа мэдээллийг цаасаар бүрдүүлэх шаардлагагүй болж хурууны хийгээ уншуулан үйлчилгээ авдаг болсон. Тэгвэл дан систем нэвтэрснээр иргэд зарим төрлийн үйлчилгээг биеэр очилгүйгээр онлайнаар авах боломжийг бүрдүүлж өгсөн. Жишээ нь дан системийг банкуд хэрэглэж эхэлснээр салбар дээр очилгүйгээр данс нээлгэх, карт захиалах гэх мэт үйлчилгээг зайнаас авах боломжтой юм а. Мөн хур системийг орон нутагт нэвтрүүлэх арга хэмжээний нээлтийг хийж үзэгсэлэнгийн танхимаас Сүхбаатар аймгийн Дарган сумын цахим төрийн үйлчилгээний төвтэй онлайнаар холбогдож ажилласан юм а. Ингэснээр сум орон нутгийн иргэд хурууны хийгээ уншуулаад төрийн үйлчилгээг шуурга авах боломжийг бүрдүүллээ. Цаашдаа бүх сумдад цахим төрийн үйлчилгээний төвийг байгуулж, хур системийг орон нутгийн иргэд хэрэглэж цаг заваа хэмнэх боломжоор хангахаар төлөвлөн ажиллаж байна.